бөмбөгний төлөө үсэрснээр тоглолт эхлэн. За энэ тоглолт бол эхний солилцоо, эхний завсарлага, эхний оноо гэж бүх оноонууд маш чухал яригддаг учраас үлзээ өрших баруундаа яваад орсон, завж руу гаргаад бөмбөгний шилжилт Харис буцаж хомж орсон, маш гоё үлийн алхамд энэ тоглолтын нээлтийн оноо. дамжуулалт Арим болдын Ананд 3 онооны шийдэлт нь оновчтой боллоо. Сэлэн Бодосогийн нээлтийн 3 оноо. Хэцүү байдалд ороо төлгөөн рүү гаргасан Инхбатын төлгөөн дундын зай шийдэлт амжилттай тоглолт үзүүлж байна. Харуулж байна. Залуудаас халжуулагч шууд анхудаа бага өдөрдөж байгаа. Дундын зай шийдэлт нь оновчтой болсон. 2 оноо гавийн төлгөөн. Бөмбөгийн шилжилт гоё болж байгаа да. Саруул Эрдэнэ голд төлгөөн суларсан байсан. Төлгөөний довтлогын амжилттай болсон. Нэмэлтийн шийдэлтийг үүсгэнэ. SJFC ямар гоё багийн тоглолт вэ? Дамжуулсан Саруул Эрдэнэ үлзий. За дахиад өгсөндөө дүүлгөөн баруун довтлогоо оновчтой болсон. Scrappy эсрэг амархан байна. За өөрөө эсрэг багийн бодгтой талбараа ороод ирсэн отхон нэрийн тулга. Туслах хамгаалалт байсангүй. Мөнгө түвшний аргалагч бас амархан байлаа. Довтлогоо нөгөөдөл оновчтой болсон. Jordan Harris. Тулаг. За үлзий өрших эсрэг өөрөө шууд нэгийн эсрэг дайраад орохыг илүүд үзсэн. Тэр сонголт ч гэсэн зөв. Дамжуулалт төлгөөн дээр ирсэн. Зөрөөд орохт нь Карник тосоод авсан. Довтлогоо оновчтой болсон. Карник ирсэн учраас Инхбатар биелсэн. Карник за доор бөмбөгийг авсан довтлогын амжилттай. Касанс 2 алдаатай байсан учраас за Бат2 наанд сулрах гэж үзсэн. Өөрөө дундаа шийдсэн. Бат2-ын шийдэлт амжилттай. Раунд болгоч. Эхний үед 2 алдаатай болсон. Бат2 сууларсан. Олын зай шийдэлт амжилттай болсон. Нарантай. Тулуй за их гоё тоглолтыг үзүүлсэн. Карникэд өгсөн дамжуулалт нь оноо олж өвөрлөө. Harris дамжуулалт мөнх 2 дээр ирсэн 3 онооны шийдэлтийн оновчтой болсон. Энэ за төвшин Карникэд сланыг аваад тоглосон Harris дундын зай шийдэлтийг гүйцэтгсэндээ Harris-ийн шийдэлт амжилттай болсон. 2. За Инхбатрын эсрэг өөрөө 3 руу гараад шийдсэн. Мөнх 2-ын шийдэлт заграх дээр хойжгоод унсаа. Дамжуулалт нэвгүй явсан ч гэсэн Касанс дээр мөнгө ирсэн. Довтлогын хангалттай цаг байна. Демаркус Касанс гоё эргээд явсан да довтлогоо оновчтой болсон. Зэнчил нөгөө яриад байгаа 2 цул тоглож байсан. Касанс Бат2 Карник дүндэр хамгаалтыг хийж байгаа. Шууд 3-аас явуулсан. Бат2-ын 3 оноо шийдэлтийн тоглолтод хоёр замраас авлаа. Бодосын довтлогоо зөрөөд ихэлсэн урагшаа бүтэн талбайг туулсан дамжуулалт эзэндээ ирсэн. Бат2-ын оноо авалт өнөөдөр онцгой байна. Наран гэрлийн Бат2 дахиад 3 онооны шийдэлтийн оновчтой болсон. Бодосын 9 слоныг авсан. Scrap татаад энэ удаа дундын зай шийдэлтийн оновчтой болсон. Энэ залуу яаж зогсоох вэ? Саруул Эрдэнэ за довтлооны цаг дуусч байгаа. Дүлгөөн бөмбөгөө хүлээж авахдаа баг зэрэг удацаг Карникэд татгуулсан довтлогын амжилттай. За довтлооны секундээр өстөнө бүрэн гүйцэтгэв. Scrap Harris дүндэр хамгаалтыг хийж байгаа. Касансын сланы араас их холоо шийдсэн Jaden Scrap. Онооны зөрөө Тийм олзанаас эргэлзэх зүйл байсан гэ буцаад Саруул Эрдэнэ 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Зуулна. Инхтэн дүлгөөн. Демаркус Касанс 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Гэмэрл гүйцэтгэлтэй байна да. Бөмбөг шилжсэн Бат2 завчин дээрээс явуулсан шийдэлт амжилттай. Гараас гаргахад нь 3 Саруул мөнх 2 гол авсан. За мөнх 2 цай гарцсан шүү. Дундын зай шийдэлт нь оновчтой болсон. Маш хэрэгтэй 2 оноог авлаа. Scrap үлзий өрших эсрэг буцаад Касанс руу гаргасан. Энэ цэгээс нэг ийдсэн байгаа. Демаркус Касанс өнөөдөр 3 дахь удаага 3 оноо шийдлийг байндан тусгасан. Зөрөөд бөмбөг алдуулсан Бат2 аваад шууд явуулсан Наран гэрлийн Бат2. Мөнх 2 зөрөөд орсон баруун довтлогоо оновчгүй болсон. 2 дахь боломжийг Карник үүсгэж чадсан. Довтлогоо оновчгүй бүгний төлөв тэмцээ. Тулга. За тулга баруун дайраад явсан зүүн төгсгөл нь оновчтой болсон. За Бодосын байрсан хамгаалт юу нэг сайн болоод байна шүү. Саруул Эрдэнэ дундын зай шийдэл цагаарх дунлаа. Хамгаалтыг хийж байгаа. Дүлгөөн. За өөрөө будтай талбай руу дайрсан да. Дүлгөөний баруун төгсгөл амжилттай. Талбай дээр орж ирээд Jordan Harris 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Энэ шийдэлтээс JFC тус агаар мэд. Маркус. За өөрөө бодготой талбай руу шахаа дайраад орсон амархан байна. Нөгөө талаас үлзээ өрших дүлгөөний сланыг аваад завж руу гаргасан. Мөнх төвчл сул шийдсэн. 3 оноо. Дараагийн шийдэлтүүдээс JFC-гаас ирлээ. Тэгээд бас хийх ажил их байна. 3 онооны шийдэлтийг шууд шийдсэн. Jordan Harris 12 оноо зөрүү болсон. Harris Карникацлаа аваад зандыг нэг дохиж өнгөрөөгд явуулсан Jordan Harris.
гараад ирсэн тулга их эвгүй нөхцөл байдал доор Казанс тулсан. Казанс тулуугийн эсрэг давталгааны амжилттай. За дамжуулсан Ихбаатар, дамжуулт Батбаяр, Ананд дээр ирсэн 3 ононы шийдэл. Боломж болцоог ерөөсөө олгодгүй дээ. Арис бүтэнэлбэг туулаад орсон. Зөрөө давталгааны амжилттай нэмэлтийн шийдэлтийг хоёр дахь боломж үлдсэн. Батбаяр зүүндээ хөдөлгөөн дээр зөрөөд Ихбаатарт ямар гоё атгуулсан бай давталгааны амжилттай. Хамаач чадсангүй. Мөнх хоёр 3 ононы шийдэлт нь оновчтой боллоо. Хариу тэр доорн байрлаа. Төдөлий яарсангүй Инхбаатар татгуулсан буцаагаад гаргасан энэ удаа Инхбатын дүлгөөн сул явуулсан 3 ононы шийдэл цагаар дуунах. Зарис удаашруулаад харъя. Харис их холоос тесэрсэн. Төвш үүсгэж чадлаа. Мөнх төвшин саруул мөнх хоёр зөрөөд орсон мөнх хоёрын довтлох оновчтой нэмэлт нэг шийдэлтэйг үү. Анандын эсрэг өөрөө дайрсан дундын зай давталгааны амжилттай. Маш эрэгтэй оног авсан. 11 ононы зүрдэд ололтчваа. 2 эсрэг 2. Ананд за өөрийнхөө яагаар хийдэг алхамт. Энэ евро степийг төлбөр явах юм байна. Доошоо Ихбаатарт бүмгийг атуулсан цаанд дөлгөөн гоё ороод эрдсэндээ довтлох оновчтой. 3 эсрэг 3 үзээд байгаа юм шиг л юм бол үзүүлж байна. Ананд за доошоо дөлгөөн ахаад Инхбаатарт атгуулсан довтлохын амжилттай явуулсан. SGF Багас цуурлын 7 дахь тоглолтод үзүүлж чадлаа. Үзэн орших. Оноо аваагүй байгаа. Үзэн орших 3 ононы шийдэлт амжилттай болсон шүү. Секунд эрхний оноо орж ирнэ гэдэг. Яа. Нөгөө талаас дөлгөөн баруунда дайраад орсон Инхбатын дөлгөөн өнөөдрийн тоглолтод тулуу дээр дахиад бөмбөг ирсэн. Тулуугийн зүүн довтлох оновчгүй болсон. Хоёр тогломжийг үүсгээж дөлгөөн хоёр оноо авлаа. За дөлгөөн дээр бөмбөг ирсэн. 3 ононы шийдэлт нь оновчгүй. Хоёр тогломжийг үүсгэж чадсан. Ямар сөрөнгийн үзэн орших. 3 ононы шийдэлт оновчтой болсон. 8 гэдгийг харуулсан. Легионер ямар бас мундаг тоглолчид Монголд ирдэг болсон бэ гэдгийг харуулсан. Гайхалтай цуврал болж өндөрлөж байна. 2 оноог маргад авч чадсан. Ингээд үзэгчтэй цагсан бөмбөг сонирхч та бүгдийн удаан хүлээсэн цуврал биелээ олсон. Цуврал за болохдоо бүр 7 тоглолт гарлаа. Тэр хүн ширүүхэн тоглолтууд давд нурд явагдсан. Ингээд энэ цувралын ялагчаар Сэлэг Бодосог тодорж байна.